Сайн байцгаана уу? Мөнх Лунаа суугийнхаа хэргийн хэрэгтэн буланд тавтай морил. Та бүхэндээ энэ удаагийнхаа хэргээр 1991 онд Их Британи улсын хүүхдийн эмнэлэгт ажиллаж байсан Beverly Allet гэх эмэгтэйн аимшигтай түүхийг ярьж өгөхөөр бэлдсэн байна. Ингээд хэрэгтэй орохоос өмнө лайк болон subscribe-а дараад Мөнх Лунаа суугаа дэмжин description хэсэгт байгаа Buy Me Coffee болон Лунаагийнхаа дансыг ашиглан хүссэн хэмжээгээрээ donation явуулж манай суугийг дэмжээрэй гэж хүсмээр байна. Ингээд хэрэгтэй орохоос өмнө анхааруулах зүйлээ анхааруулъя. Та хэрвээ зүрх судасны өвчтөй болон бага насны жирэмсэн бол энэхүү хэргийг сонсохгүй байхыг Лунаагийнхан зүгээс зөвлөж байна. Учир нь энэхүү хэрэг нь бодит болсон үйл явдал учир манай суугаас ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг анхааруулъя. Мөн subtitle нь YouTube-ийн цаанаас нь тохируулсан тохиргоо. 1991 оны 2 сараас 4 сарын хооронд Их Британи улсын Lincolnshire-ийн Grantham эмнэлгийн хүүхдийн тасагт тун хачирхалтай нэгэн зүйл болсон. За энэ нь юу вэ гэх юм бол 60 хоногийн хугацаанд тэр эмнэлэгт хэвтэж байсан 15 хүүхэд ямар нэгэн шалтгаантай болон шалтгаангүйгээр зүрхэн зогссон тухайн эмнэлэгт. За энэхүү 15 хүүхдээс харамсалтайгаар 4 хүүхэд нь 8 насаа алдсан бол 11 хүүхэд нь тэнд ажиллаж байсан совилогч болон эмчнэрийн ачаар амьд гарч чадсан. За гэхдээ тухайн үед энэхүү эмнэлэгт дэндүү богинохон хугацаанд 60 хоногийн дотор тэнд хэвтэж байсан хүүхдүүдээс 15 хүүхдийн зүрхэнд ойрхон хугацаатайгаар ингээд зогсоод тэнд эмнэлэгт хизээч өмнө нь болж байгаагүйгээр ийм амар ойрхон хугацаанд хүүхдүүд нас бараад зүрхэн зогсоод ингээ энэ зүйл энэ дэндүү хачирхалтай санагдаад тэнд ажиллаж исэн эмч болон ажилтнууд үүнийг анзаарч эхэлсэн байгаа. 1991 оны 4 сарын 22-нд 15 сартай Claire Peck гэх хүүхэд тухайн эмнэлэгт амьсгалын аппараттай хэвтэж байсан. Гэхдээ гинтийн шалтгаанаар охины зүрх гинт зогсож зүрхний шигдээс болсон. Тухайн үед ажиллаж байсан эмч совилогч нар охиныг сэргээж чадсан ч охин төд удалгүй дараа нь зүрхэн зогсож харамсалтайгаар амь насаа алдсан байгаа. За энэ үед ажиллаж байсан эмчнэр энэхүү үхлийг байгалийн шалтгаантай үхэл гэж үзэж байсан ч тухайн үед ажиллаж байсан эмч болох Nelson Peters гэх хүн энэхүү тасагт хэтэрхий олон тонны зүрхний гинтийн зогсолт гарч ийна гэдэгт санаа зовж дотоод шалгалт эхэлсэн байгаа. За анх бол энэхүү гинтийн зүрхний зогсолтуудыг бол шинжилж үзэхдээ гарын замын ямар нэгэн вирус дарахад хүүхдүүдийн зүрхэнд очиж ийм зүрхний шигдээс олгож үүсгээд амь насыг авч гинүү гэж сэжгэлж исэн. За үүнийхээ үндсэн дээр шинжилгээ хийсэн боловч шинжилгээгээр огт тийм зүйл илрээгүй. Ингээд хамгийн сүүлийн 4 дахь нас баралт буюу Claire Peck гэх хүүхдийг нас барсны дараа түүний биед нь задлан шинжилгээ хийсэн. Тэгэхэд түүний цуснаас кали маш өндөр хэмжээгээр олцсон нь эмчнэрийн сэжгэлж байсан аимшигтай таамаг илэрч энэхүү үхэлд гадны ямар нэгэн нөлөө байна гэдгийг илрүүлж чадсан. Ингэснээр эмчнэр маш хурдан цагдаагийн байгууллагатай хамтарч ажилласан байгаа юм. За ингээд цагдаагийнхан оролцож эхлэн мөрдөн байцаалтын үйл явц эхэлсэн. За мөрдөн байцаалтын үйл явцад бүх зүйл ойлгомжтой болж эхэлсэн. Яагаад вэ гэвэл энэхүү хүүхдүүдийн гинтийн үхэл буюудын гинтийн зүрх зогсолт нь энгийн зүйл байгаагүй, санамсаргүй юм байгалийн жамын зүйл байгаагүй. Энэ хин нэний халдлага байна гэсэн үндэс буюу сэжгүүд нэг нэгээрээ нотлох баримтууд гарч ирсэн. Үүнд нь цагдаа нар охины шаардлыг шинжилж үзэхэд түүний цуснаас лидокин хэмээх бодис илэрсэн. За энэхүү бодис нь зүрхний шигдээсийн үед хэрэгэлдэг ч гэсэн нэрээд огт хэрэгэлдэггүй юм байсан юм байна. За цагдаагийн ахлах ажилтан Stuart Clifton гэх хүн уг хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд с ิจ гтэй бүх тохиолдлуудад хүүхдүүдийн биенээс инсулин өндөр тунгаар олдсон байдаг. За эмнэлгийн бүх бичлэгүүдийг шалгаж, за хохирогчдын эцэг эхтэй ярилцаж, мөн тасгийн аюулгүй байдал санаа зовон камер суйрлуулж эхэлсэн. За удалгүй 25 с ิจ гтэй тохиолдлуудаас 15 хохирогч, за тэдний дундаас 4 хүүхэд нь нас барсан гэж бүртгэгдсэн байна. Энэхүү хэргийг цагдаа нар илүү цаашаа мөрдөх тусам энэ с ิจ гтэй 15 тохиолдлуудад бүгдэнд нь ганцхан хүн байсан гэдг нь тогтоогдсон. Энэ хүн нь бол тухайн эмнэлэгт ажиллаж байсан хүүхдийн тасгийн совилогч болох Beverly Allet гэх эмэгтэй байсан нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын явцад Lincolnshire-ийн Grantham эмнэлгийн хүүхдийн тасагт энэхүү хүүхдүүдийн бүх халдлага гарсан үед
Beverly Айлд гэх ажилтан ажил дээрээ байсан цорын ганц совилогч байсан бөгөөд тэрхүү хохирогчдын хэрэгэлсэн эм бодисуудыг тухайн совилогч авах бүрэн эрхтэй байсан гэдг нь тогтоогдсон. За түүнээс гадна тухайн эмнэлэгт хэвтжсэн өвчнүүдийн амьсгалын аппарат болон судсаар нь хийсэн эм тарианууд ноцооснууд зэрэг нь санаатайгаар ер нь бол тасалдсан тэднийг зориуд салгасан байж болзошгүй хит хитэн тохиолдлууд илэрсэн учраас түүнийг албан ёсоор баривчлах ер нь үнс эхэлсэн юм байна. Цагдаагийнх нь нийт сэжигтэй 15 тохиолдлыг шалгахад хохирогчдын олонх нь цусндах инсулин эсвэл калиум өндөр түвшинд байсан бөгөөд бүх хэргийг холбох цорын ганц нийтлэг холбоос нь ганцхан Beverly Айлд совилогч байсан. За ингээд түүнийг яах ч аргагүй энэхүү хэрэгүүдтэй холбоотой гэдгийг нотлох баримтууд араасаа гарч эхлэхэд Beverly Айлд үгүй би энэ зүйлийг хийгээгүй. Би бол тангараг өргөсөн совилогч хүн хизээч ийм зүйл хийхсгүйгээд өөрийнхөө хэргийг огт хүлээгээгүй ер нь бол тухайн үед эсэргүүцэжсэн та нар намайг ингээ андуураад байна. Би хизээч ийм зүйл хийхсгүй гэсэн байр суурин дээрээ байсан юм билээ. Түүний баримтчилгаа нь 1991 оны 7 сарын 26 цагдаа нар Beverly Айлдыг хүн амны хэрэгээр буруудахад хангалттай нотлох баримтууд цуглуулсан гэж үзээд түүнийг баривчилж авсан юм байна. Гэтэ түүнийг албан ёсоор ялсан хугацаа нь 1991 оны 11 сард байсан. За мөрдөн байцаалтын үеэр Айлд бол маш тайван өөрийгөө ийм зүйл хийгээгүй гэдгээ баймаар хэлжсэн. Тэгээд үнэхээр хэрэгт нь яхуур хандаж би ийм зүйл хийсэн гэж бодохгүй байна өөрийгөө гэх мэтлэн тун тайван хандлагатай байсан. За тэгээд би хүүхдүүдийг асарч байсан. Би бол зүгээр ингээл эмч совилогч би зүгээр асрагч барал өөрийгөө ингэ сахуусан тэнгэр байсан гэх мэтлэнгээр ярьж исэн. За гэхдээ цагдаа нар түүнийг гэрт ингээд нэгжлэг хийхэд тэрээр эмнэлгээс сувилган өдрийн тэмдэглэл буюу өөрийнхөө гарах ёсгүй үедээ гарч исэн. Өөрийнх нь шийд биш байхад ингээд хин нэгэнтэй шийдээ сольж исэн. Өөрөө мөн нууцаар ямар нэгэн эмнүүд болон хүүхдүүдэд тарьжсэн тэр инсулин болон калиумуудыг хулгаагаар авсан гэх тэмдэглэлүүд, эмийн зөрүүтэй бичигнүүд, дэвтэрнүүд гэх зүйлс нь бүгдээрээ гэрээс нь олцсон. Үүнээс гадна цагдаагийн өргөн хүрээтэй шалгалтын дунд мөрдөн байцаагч нар мөрдлөгийнхаа үеэр Beverly Айлдыг сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд болон зан үйлийн хэв маяг нь ноцтой хувийн эмгэгтэй болохыг илрүүлж чадсан байна. Түүний анхны хохирогч нь 1991 оны 2 сарын 21-нд нас барсан 7 сард Liam Tyler гэх ханиад болон хатгааны шинж тэмдгээр тухайн эмнэлгийн 4-р тасагт хэвтэн эмчилүүлж байсан хохирогч байгаа. За Айлд тухайн үедээ энэхүү өвчтний эцэг эхийнх нь итгэлийн олон танай хүү маш чадварлаг гарт байна. Тиймээс хүүхдтэй битгий санаа зовоо маш чадварлаг эмч совилогч нар таны хүүхдийг хамгаалж асрах болно гэж итгүүлсний үндснээр эцэг эхийн гэртэнд хариулсан байгаа. Тухайн шөнө хүүхдэд ямар нэгэн зүйл хийх гэж оролцсон нь тодорхой. Гэтэ маргааш өглөө нь хүүхдийн эцэг эх ирэхэд Айлд танай хүү чинь шөнө дунд амьсгалын хүндрэлд орсон. Тэгтээ одоо бол хэвэн байна гэж эцэг эхийн маргааш нь тайвшруулсан байгаа. Гэхдээ тухайн шөнө Айлд өөртөө дахин нэмэлт ээлж аван сайн дураараа Айлд хүүг асарсан байгаа. Шөнө дунд Liam хүү дахин амьсгалын хямралд орж Айлд ганцаараа хүүг асарч байх үед түүний байдалд оройтон царайн цонхиж нүүрэн дээр нь улаан толгоднууд гарч ирсэн. Энэ үед Айлд тусламж дуудан сэргээх багийнхныг ирүүлсэн. Гэхдээ амьсгалын тохиолдол огт ажиллаагүй. Liam зүрхний шигдээс авч сэхэн амьдруулах оролдлого бүтлгүүцсэн. Үүний улмаас хүүхэд харамсалтайгаар ер нь бол тархины саажилттай болж түүнийг амьсгалын аппаратаар торгоож байлгасан ч гэсэн маш ноцтой тархины юм гэмтэл авсан. За үүнийг сонсон эцэг эх нь ер нь бол хүүхдээ амьд гарсан ч гэсэн ер нь мөнхийн хэвтэрт ийм айгүй том тархины саажилт авсан гэдгийг ойлгон эмчнэртэй ярилцсан хүүхдийнхээ аппаратыг албан ёсоор салгуулах хүн шийдвэр гаргасан юм байлээ. Тухайн үед үхлийн шалтгааныг бол зүрхний дутагдал гэж бүртгэгдсэн байдаг. Гэхдээ энэ үед Айлдыг буюу тухайн үед ажиллаж исэн ямар ч совилогчийг сэжиглээгүй. За үүнээс хойш 2-7 хоногийн дараа 11 настай Timothy Hardwick гэх нэртэй тархины саажилттай хүү таталт өгсөний улмаас тухайн эмнэлгийн 4-р тасагт хэвтэн эмчилүүлж байсан. За Айлд совилогч тухайн хүүг өөрөө сайн дураараа асархаа илэрхийлж Айлд түүний асрагчаар ажиллаж байх үед хүү гинэд амьсгалгүй болж нүүр нь хөхөрсөн байдалтай олдсон. Хүүхдийн эмчнэр сэхэн амьдруулах багийнхан хичнээн хичээсэн боловч хүүхдийг харамсалтайгаар аварч чадаагүй. Шинжилгээгээр үхлийн тодорхой шалтгаан илрээгүй бөгөөд таталтын үр дагаврын улмаас
хүүхдийн амьсгал нь хураагдсан гэж үздэг. 1991 оны 3 сарын 8-нд нэг настай Келли Десмонд гэх охин уушигны халдварын улмаас тухайн эмнэлгийн 4-р тасагт хэвтэн эмчилүүлж исэн. Тэрхүү охин нь Лиам Тайлер гэх хамгийн анх нас барсан хүүхдийн орон дээр хэвтэн эмчилүүлж байх үед айлд яг хажууд нь байх үед дахин зүрхэн зогссон. За сэргээх багийнхан амжилттай охины зүрхийг дахин ажилуулан охиныг өөр эмнэлэг буюу Ноттингемийн эмнэлэг рүү шилжүүлсэн. За тэнд очиход охиныг эмжилж байсан эмчнэр суганыхан доор нэгэн цоорхоо олсон бөгөөд агаараар үүссэн хөөс илрүүлсэн ч санаандгүй тариа хийсэн байж болзошгүй гэж үзэн энэхүү хэргийг цааш нь үргэлжлүүлэн шалгаагүй орхисон байдаг. Түүний дараагийн хохирогч нь тухайн эмнэлэгт ханиадны улмаас хэвтэн эмчилүүлж байсан 5 сартай Пол Крамптон гэх хүү байсан. Тэрхүү хүүд 3 сарын 20-нд Аалид сувилагч дахин халтсан. За гэхдээ тэр өдөр хүү бүр 3 удаа инсулиний шоконд орсон. За эмчнэр хүүг 3 удаа амьдруулж чадсан ч шалтгааныг нь олоогүй. За ингээд хүүг тэрхүү эмнэлгээс шилжүүлэхээс өөр аргагүй болоод Ноттингемийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Энэ үед хүүгийн цусан дахь инсулиний хэмжээ хэвийнээс маш өндөр байсан. Гэхдээ хүүг тун аттайгаар амьд үлдсэн гэж эмчнэр үздэг юм байлээ. Тухайн эмнэлэгт уушигны хатгалгаагаар хэвтэн эмчилүүлж байсан 5 настай Брэдли Гибсон гэх хүү айлдын асаргаанд байх үед 3 сарын 21-нд зүрхэн гинт тэрхүү орой зогссон. За гэхдээ бүр зогсохдоо 2 удаа зогссон. За эмчнэр яаралтай арга хэмжээ авч хүүхдийн зүрхийг дахин ажилуулсан ч хоёулангийнхаа нь үед нь цусан дахь инсулиных нь хэмжээ тун өндөр байсан. Тиймээс хүүг Ноттингемийн эмнэлэг рүү шилжүүлэн хүүхэд амьд гарч чадсан байна. Мөн тэр өдөр 2 настай Эг Күн Чанг гэх хүү 1991 оны 3 сарын 21-нд цонхоор унаж гавлын ясанд цуурсан гэх шалтгаанаар тухайн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байсан. За тэрхүү хүүч мөн айлдын асаргаанд байх үедээ 2 удаа хүчил төрөгчийн дутагдалд орсон. Дараа нь Ноттингемийн эмнэлэг рүү тэрхүү хүүг шилжүүлсэн ч тухайн үедээ толгоон гэмтлээс болж энэхүү зүрх зогсолт буюу хүчил төрөгчийн дутагдалд орсон гэж үзсэн. Эдгээр дараалсан ойлгомжгүй хадгалгууд бүгд айлдын ээлжнэр болж байхад хинч түүнийг ажиглаж сэжиглж анзаараагүй өнгөрөөсөн байна. За үүнээс хойш 1991 оны 4 сарын 1-нд 2 сартай Бекки Филлипс гэх охин гидсний халдварт өвчтөй гэсэн оншоор тухайн эмнэлгийн 4-р тасагт хэвтэн эмчилүүлж исэн. За тэрхүү охиныг ч мөн Аалид өөрийнхөө асаргаанд байлгасан. За Аалидын асаргаанд байх үед тухайн охины цусан дахь сахарын хэмжээ огцон буурч нэлээд эвгүй байсан ч гэсэн шинжилгээний хариун дээр бол ямар нэгэн өөрчлөлт илрээгүй. Үүний улмаас охиныг эмнэлгээс гарч болно гэсэн Аалидын зөвлгөөгөөр эцэг эх нь охиноо аваад гарсан боловч тухайн шөнө охин гинэт таталт өгөн харамсалтайгаар нас барсан байна. Үүнээс 2 хоногийн дараа нас барсан Бекки охины эхэр эгч болох Кэтиг эцэг эх нь урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн эмнэлэгт хэвтэн эмчилүүлсэн. За мөн л тэрхүү Кэтиг их охиныг Аалид асарж байсан бөгөөд удалгүй Кэтигийн амьсгаланд тасалдаж зүрхэн зогссон. За энэ үед эмчнэр маш яралтай арга хэмжээ аван цэхэн амьдруулсны дараа дахиад охины зүрх зогссон. Дараа нь охины 5 хавирга хугарсан, мөн хүчил төрөгчийн дутагдлаас болж тархины гэмтэл болон саажилтанд өртсөн. Мөн охин хараа болон сонсголын бэрхшээлтэй болж үлдсэн байна. Ийхүү Аалид түүнийг насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болгосон ч охины ээж болох Сью Филлипс нь тухайн үед хүүхдийнх нь амийг нь сувилагч Аалид даварсан гэж итгэн Аалидыг охиныхоо загалмайлсан их болооч гэж хүссэн. Харин үүнийг нь Аалид хүлээн зөвшөөрч охиныг нь алах гэж оролцсон хэрнээ тухайн Кэти гэх охины загалмайлсан их болсон. Хамгийн сүүлд нь 15 сартай Клэр Пек гэх охин 1991 оны 4 сарын 22-нд астмын даралтын үүднээс тухайн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж амьсгалын аппаратанд холбогдчихсон байсан юм байна. За энэ үедээ Аалидын хяналтанд үлдсэн үед нь зүрх нь гинтээр зогсож, за эмч болон сувилагч нар охинд массажийн дахин сэргээсэн боловч охин ганцаараа үлдэх үедээ дахин зүрхэн зогссон. Ингэснээрээ харамсалтайгаар охин нас барсан. Шинжилгээгээр биед нь лидокин гэх эмийн уул мөр үлдсэн боловч энэ нь зүрхний шигдээсийн үеэр насанд хүрэгчдэд бол хэрглэж болдог эм боловч нарайд огт хэрглэж болдоггүй бодис байсан.
Ийхүү Их Британий хамгийн зартай эмэгтэй цуврал алуурчдын нэг болох Beverly Allet сувилагчийг өөрөөр хэлбэл түүний хочин үхлийн сахиусан тэнгэр яагаад тэгж нэрлэх болсон бэ гэвэл гайхалтай эмч болон сувилагч нарын цагаан халаадыг өмсчөөд бяцхан үрс болон хүүхдүүдийг нэг нэгээр нь ангуучлан үхэл рүү нь илгээж байсан. За түүний үйлдэлүүдийн илүү цочирдон байсан зүйл нь цохрогчдынхоо эцэг эхтэй найзалж өөрийнхөө халамжинд итгүүлж тэдний итгэлийг олон үр хүүхдүүдийн нэг нэгээр нь алж хядаж байсан цуврал алуурчин энхүү хамгийн сүүлийн хохирогчоо алан маш хурдан баригдсан байгаа юм. За Beverly Allet нь 1968 оны 10 сарын 4-нд 4 айлын хүүхдийн нэг хүүхэд болж мэндэлсэн. За тэрээр хүүхэд байхаасаа л жоохон сэжигтэй зан авир үзүүлж эхэлсэн. За хүүхэд байхдаа Beverly анхаарал татахын тулд өөрийгөө гэмтээсэн мэт дүр үзүүлдэг байсан. За тэр биеэ ингээд бинтээр ороож за гипс зүүж шархацсан мэт аашилдаг. Тэгээд шалгуулахыг ингээд огт зөвшөөрдөггүй. Эцэг их нь юм уу, найз нөхдөд за ах дүүнэр нь ч юм уу те эмч рүү явъя, эмчэд үзүүлье гэхлээр огт эмчэд хандахгүй гэж ууралдаг байсан. За өсвөр наснда тэрээр илт бүр таргалж эхэлсэн. За үүнийхээ улмаас илүү их хүмүүсүүдээс анхаарал татгаж оролдож эхэлсэн байгаа. Бусдад бүр ингээд төрөмгийн зан гаргадаг болсон. За тэрээр өөрийгөө олон төрлийн өвчтөй хэмээн итгүүлж эмнэлэгт бүр байнга хэвтдэг, эмнэлэгт байнга ханддаг. Нэг удаа бүр тэрээр өөрийнхөө эрүүл мухар олгоог бүр ахуулж чадсан байсан. За энэхүү мис заслын дараа түүний эдгэрэлд бүр дэндүү удаашрсан. За яагаад тэгж удаашрсан бэ гэх юм бол тэрээр өөрийнхөө шарахыг санаатайгаар хурж гимтээж эдгэрэлтийг удаашруулсан байгаа. Түүний энэхүү өөрийгөө гимтээдэг зан нь одоо хүүхэд байхдаа зүгээр л өөрийгөө ингээ худлаагаасаа би өвдчихсөн байна гэж хэлж бусдын анхаарлыг татдаг байсан бол энэ нь нас ахих тусам өсвөр наснд очих тусам том болох тусам энэ нь бүр бодит болж бодитоор өөрийгөө гимтээж эхэлсэн. Түүний өөрийгөө гимтээдэг за бусдын анхаарлыг татах гэсэн энэхүү зангийн тухайн эмжилж байсан эмчнэр нь анзаарч таньж эхлэхэд Beverly Allet шууд тухайн эмчээс зайгаа барьж нөгөө эмнэлэгт эмчлүүлэхээ болон дараачийн өөр эмнэлэг буюу өөр эмчийг хайж эхэлдэг. Ингэснээрээ дахиад нөгөө өөрийнхөө өвчнийг ингээ худлаа түүхийг зохиож ярьдаг, бусдын анхаарлыг татах гэж ингэж оролддог зан нь явсаар л байсан. Ингэж явсаар тэрээр дараа нь Линкольн ширээн Грэндхэм коллежид совилогч болох сургалтанд хамрагдсан. Энэхүү сургалтынхаа үеэр түүний этгээд зам байдал нь бол өөрчлөгдөөгүй үргэлжилж исэн. За энэ сургалтандаа байх үедээ даатгалын ажил буюу асрамжийн газар ажиллах болсон. За энэ газартаа нэг сонин зүйлээр сэжиглэгддэг юм байлээ. Тэр нь олонгууд ханан дээр баас түрхсэн гэж сэжиглэгддэг. Энэ амар гайхалтай сонин санагдсан. Тэгэхээр яалчгүй энэ хүний тархины хувьд бол эрүүл хүн бол биш юм шиг надад санагдсан. За олон удаа тэрээр өвдсөн гэж хичээлээ тасалсны үднээр шалгалтандаа унсан. Ер нь бол хичээлдээ очихоосоо очихгүй дэндүү их байсан. Яагаад гэвэл тэрний өвчин ярьдаг өвчний түүхэн дэндүү их. Тэгээд бусдын анхааралд орох гэж маш их хичээдэг байсан. Тэгсэн хэрнээ өөрөө жоохон мариалаг юм бусдын анхаарал татах үз зан төрхтэй болон бусдын анхаарлыг татахаар гадаа төрхтэй байгаагүй хэрнээ иймэрхүү зүйлсээрээ хүмүүсүүдийн анхаарлыг татах гэж дэндүү хичээдэг байсан. За Beverly Allet нь худлаа үнэн зүйл ингэж ярьж явсаар байгаад шалгалтандаа арай гэж тэнцэн 1991 онд улсын бүртгэлтэй сувилагчаар арай гэж энэхүү коллеж төгсөж чадсан. За тухайн үеийн Beverly Allet-тэй үерхэж байсан найз залуу нь хожим нь түүний тухай дурсахдаа тэр хүнхээр түрэмгийн хуурамж сэтгэл зүйн дарамт байнга надад үзүүлдэг. За тэгснээр тэр өөрийгөө жирэмсэн гэж надад худлаа ярьж исэн. Мөн бусдад өөрийгөө жирэмсэн гэж хэлэхээс гадна байнга хүчирхийлэлд өртдөг. Үргэлж миний дарамтанд байдаг гэж үргэлж түүх зохиож ярьдаг байсан гэж түүнийг тодорхойлон ярьсан байна. За ийм сөрөг түүхтэйч Allet нь 1991 онд Линкольн ширээн Грэндхэм эмнэлгийн хүүхдийн 4-р тасагт төрөх хугацааны 6 сарын гэрээтэйгээр ажилд орж чадсан. За энэ тасаг нь тухайн үедээ ажилтны хомсдолтой байсан бөгөөд өдөрт 2 мэргэжлийн сувилагч шөнө нь 1 хүн ажилдаг байсан. За энэ нөхцөл байдал нь Beverly Allet-ийг одоо энэхүү аимшигтай хүчирхийллийнхаа зан авирыг гаргах боломжийг олгосон болов гэж харж байгаа. Тиймээс энэхүү хүн нь маш удаан хугацааны олон хүүхдүүдэд халтаж чадсан. Гэхдээ үүнийг нь хинч анзаараагүй өнгөрсөн гэж үздэг юм байна.
За Beverly Allied-ыг шоронд хоригдож байх үед нь маш олон сэтгэл зүйч эмчнэр түүнтэй уулзсан ч Allied хизээч хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрөөгүй. Би үүнийг хийгээгүй гэж хэлсээр байсан. За эцэст нь түүнийг 4 хүн амны хэрэг болон 11 удаагийн хүн амны оролдлого, 11 удаагийн хүнд гэмтэл учруулсан хэрэгээр буруутгасан. За ингээд шүүх хурлаа хүлээж байх үедээ Алид маш хурдан жин хаасаж анорекси буюу тураалын эмгэгтэй болсон. За үүнийг нь анзаарсан сэтгэл зүйчнэр болон эмчнэр түүний сэтгэл зүйн маш ноцтой асуудалтай байна гэж бодон түүнтэй илүү их цагийг өнгөрөөж түүнийг илүү их судалж маш олон шинжилгээ түүнээс авч эхэлсэн байна. Шүүх хурлын үйл явц нь юу болж өрнөсөн бэ гэвэл түүний өвчний улмаас хідэнтэй хойшлогдсон шүүх хурал болж өрнөсөн. Мэдээжийн хэрэг Beverly Allied-ийн нөгөө л нэг өвчний ярддаг түүхүүдээс болоод энэхүү шүүх хурал маш олон удаа хойшлогдсон. За ингэж явсаар 1993 оны 2 сарын 15-нд Ноттингемийн хааны шүүхэд энэхүү Allied-ийн шүүх хурал эхэлсэн. За прокурорууд шүүгчдэд Алид бүх с ิจ гтэй тохиолдлуудад байсан. Харин түүнийг ажлаас чөлөөлөгдөхөд ямар ч юм гинтийн тохиолдол дахиж гараагүй гэдгийг баталсан. За хоёрт хохирогч бүрийн биед илэрсэн инсулин ба калиин хэмжээ тун өндөр түвшинд байсан. За зөв болон тарианы сорив мөн хүүхдүүдийн амьсгал тасалдсан байдал бүгд Алидийн үйлдэлтэй холбоотой болохыг нотолж чадсан. За зарим тохиолдлуудад бүр зарим хүүхдүүдийн амьсгалын аппарат болон хүчил төрөгчийг нь санаатайгаар салгасан байж болзошгүй тохиолдлуудыг тайлбарлаж эхэлсэн байна. Алидийн энэхүү гэмт хэрэгүүдийг хийх болсон бодит шалтгааныг бол бүрэн тодорхойлж буюу тайлбарлаж чадаагүй. Гэхдээ өмнө нь дурдж байсан түүний зан авирын ийм сонин эмгэгтэй зүйлийг цагдаа нар илрүүлсэн гэж хэлжсэн да. Яг тэр зүйл нь энэхүү шалтгааны хамгийн том тодорхойлолт бож магадгүй гэж эмч болон цагдаа нар үтсэн. Энэхүү онлоор тэрээр хуурамч өвчний хам шинж буюу өөрөөр хэлбэл Манчесэн синдром, за Манчесэн синдромын хам шинж гэж тэмдэглэгдсэн байна. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэх юм бол энэхүү эмгэг нь бусдын анхаарлыг татахын тулд өөрийнхөө асарч буй хүнд өвчин үүсгэх, эсвэл өвчтэй мэт харагдуулах, эсвэл өөртөө өвчин үүсгэж өөрийгөө өвчтэй мэт харагдуулах зан үйлийн хэв шинж эмгэг юм байна. За шүүх хурлын үеэр Алидыг хүүхэд наснаасаа эхлэн хачирхалтай зан авир гаргадаг байсан. За мөн өсвөр наснаа ч гэсэн үнэхээр сонин хүүхэд байсан талаар гэрчүүд ар араасаа ярьж эхэлсэн. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдийн өвчин судлаач профессор Рой Медио гэх хүн шүүгчид Манчесэн синдром буюу Манчесэн синдромын хам шинжийн талаар тайлбарлаж хэлсэн байгаа. Тэрхүү эмч нь за Алидтай харьцаж Алидыг нэлээд судалж түүний өвчний талаар судлахад энэхүү өвчин нь нэг хүнд ер нь бол хоёулаа зэрэгцэн оршиход дэнд ховор байдаг гинэ. Тэгсэн хэрнээ энэ хам шинж нь хоёулаа Алидад илэрсэн гэж тухайн эмч шүүгчд хэлсэн. За тэр мөн түүний баримтлагаанаас хойших ингээ өвчин олноор тусах за шүүх хурал хойшлогдсон зэрэг нь ингэж бусдын анхаарал татах энэ үйл явцын илрэл гэж тухайн шүүгчд тайлбарлаж хэлсэн байна. За Луна нь энэхүү хоёр өвчний талаар жоохон судаллаа. Манчесэн синдром буюу Манчесэн синдромын хам шинж гэж яг ямар өвчин юм бэ гэд ChatGPT-гээс асуусан чинь энэхүү Манчесэн синдром гэдэг өвчин нь сэтгцийн эмгэг бөгөөд тухайн хүн өөрийгөө өвчтэй мэт дүр эсгэх, за эсвэл өөрийгөө өвтгөх гэсэн ийм зүйлээр илэрдэг. За зорилго нь юу юм бэ гэсэн чинь анхаарал татах, өрөвдүүлэх, эмнэлгийн тусламж авах, эсвэл хүмүүсийн анхаарлын төвд орох. Жишээ нь өөртөө зориудаар шарах үүсгэх, шинжилгээнийхээ хариуг хуурамчаар гаргах гэх мэт. За энэ нь олонгод ялчгүй Алидад байсан шинж тэмдгүүд илэрч байгаа юм. Тэрээр хүүхэд байхдаа хуурамчаар өөртөө өвчин үүсгэн бусдын анхаарлыг татдаг. Тэгсэн хэрнээ эмчийн тусламжийг авъя гэхлээр уурладаг. За тэр нь томрох тусам энэхүү худлаа ярьж байгаа зүйл нь үнэмшилтэй болж өөрийгөө бэртээж бусдын анхааралд орж эхэлсэн. За энэ яалтчгүй Beverly Allied-д байсан Манчесэн синдромын ер нь шинж тэмдэг илэрч байгаа юм. За хоёр дахь өвчин буюу Манчесэн синдромын хам шинж гэдэг нь өөртөө биш харин өөр хүнд за ихэвчлэн энэ нь олонгод
хүүхэд байдаг гинэ. За биеийг нь зориудаар өвтгөж эсвэл өвчтэй мэт харагдуулж бусдын анхаарлыг өрөвдөх сэтгэл болон тусламж авах зорилготойгоор энэ бүх зүйлийг хийдэг. За ихэвчлэн эцэг ихэд энэхүү хам шинжүүд илэрдэг ба хүүхдээ өвчтэй мэт харагдуулан эмнэлэг болон эмчдэр очиж хүүхдийнхаа болон өөрөө өөртөө анхаарал авах гэж их хичээдэг. За энэ нь олонгууд хүүхдийн хүчирхийлэлд тооцогддог юм байлээ. За ингээд шүүх хурлын үеэр профессор Рой Медигийн дүгнэлтээр Beverly Айлетийг ер нь л хизээж суллаж болохгүй. Яагаад вэ гэвэл энэ хүн бусдын аюулгүй байдалд байнгын занал хийсээр байх болно гэдгийг шүүгчид бүр ингээд дахин хандаж сануулсаар байсан. За энэхүү шүүх хурал нь бараг 2 сар үргэлжилсэн хэдий ч Айлетийн өвчний шалтгааны улмаас Айлет ердөө шүүх хуралдаа 16хан өдөр оролцсон. Ингэснээр 1993 оны 5 сарын 23-нд шүүхийн шүүгч түүнд ялын дээд хэмжээг буюу 30 жил байхаар санал болгож түүнд энэхүү ялыг өгсөн. За тухайн үед эмэгтэй хүнд оноож болох хамгийн урт хугацааны дээд ял байсан бөгөөд энэ тохиолдолд тэрээр хамгийн багадаа 2022 он хүртэл 54 нас хүртлээр хоригдох ялыг авсан юм байна. За шүүгч Латам хэлэхдээ түүний үйлдэл хүүхдүүд болон гэр бүлүүдэд асар их зовлон учруулсан сувилхуу нэр хүндийг гутаасан учраас ийм ял түүнд тохиромжтой гэж мэдэгдэжсэн юм байна. Гэхдээ тухайн үеийн шүүхийн тогтоолыг уншиж байсан шүүгч 2022 онд Beverly Айлетийг олон нийтэд аюулгүй гэж үзэхгүй бол түүнийг суллахгүй. Харин олон нийтэд аюулгүй гэж үзсэн тохиолдолд түүнийг суллана гэж онцолж хэлсэн байдаг. За ингээд 2006 оны 8 сард Айлет ялынхаа хугацааг хэтэрхий урт байна гэсэн үндслээр давж заалтахыг хичээсэн. Гэхдээ энэ нь амжилтгүй болсон. За 2022 он айл хизээний өнгөрчихсөн. Ингээд Beverly Айлет өөрийгөө 54 нас хүрчихсэн. Би одоо ингээд суллагдахыг хүсэж байна гэсэн хүсэлтийг гаргасан боловч энэ нь няцаагдаж түүнийг олон нийтэд аюултай гэж үзэн 5 жилээр илүү хоригдох ялыг нь сунгасан байдаг. Ингээд тэрээр дахиад 2027 онд дахин энэхүү хүсэлтэд бүрэн эрх нь үүсч эхэлх юм билээ. За нэг харамсалтай зүйл дуулахад энэхүү Beverly Айлет гэх аимшигтай эмэгтэй хизээж энэхүү ялаа шоронд идэлж өнгөрөөгөөгүй. Яагаад вэ гэвэл Айлетийн нэгэн баримтат кинон дээр дурдахдаа Айлет шүүхийн өмнө буюу найз нөхдийнхөө өмнө би хизээж шоронд очихгүй гэж хэлж байсан удаатай гэж бичсэн байсан. За энэ нь үнэн эсхийг бол Луна сайн мэдэхгүй байна. Гэхдээ түүний шүүх хурал дуусаад тэрээр ялаа сонсоод шоронд орсныхоо 1-7 хоногийн дараа шууд хоолноос гараад ус ухаач болсон гэж байгаа. За үүнээс болоод эмч болон цагдаа нар түүнд маш өндөр анхаарал хандуулан Рамптон эмнэлэг рүү шилжүүлэхээс өөр аргагүй болсон. За Айлетийг шоронд биш сэтгцийн өвчтөй хүнд зориулсан өндөр хамгаалттай Рамптон сэтгцийн эмнэлэгт түүнийг шилжүүлсэн. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл Beverly Айлет шоронд биш сэтгцийн өвчтөй хүнд зориулсан өндөр хамгаалттай Рамптон сэтгцийн эмнэлэгт ер нь бол хоригдох болсон байна. За Beverly Айлет нь тэнд очсныхоо дараа дахин нөгөө нэг бусдын анхаарлыг татах зан чанар нь гарч эхэлсэн. За тэрээр жишээлбэл нунтгалсан шил залгих, за гараа буталсан усанд түлэх, шатны уран өнгөрөх гэх зэргээр өөрийгөө бэртэж гэмтээлгэн ер нь хүмүүсүүдийн анхаарлыг татах үйлдэлүүдийг хийдэг байсан. Тэрээр хожим нь хоригдож байх үедээ 3 аллах болон 6 халдлагаа хүлээн зөвшөөрсөн. Гэвч түүний аимшигтай үйлдэлүүд буюу энэхүү гэмт хэрэгүүдийн улмаас түүнийг амьдралдаа хизээж суллагдаж болохгүй хоригдлуудын жагсаалт нь багтаачихсан байдгийм байна. За түүний хохирогчдын нэг болох Liam Tyler хүүгийн аав Chris Tyler тэргүүтээ зарим хүмүүс Рамптон эмнэлгийг жуулчны амралтын газар шиг гэж маш хүндээр шүүмжилсэн байдаг. За энэ байгууллага нь 400 орчим хоригдолтой 1400 орчим ажилтан ажилтдаг юм байна. За нэг хоригдолд 7 хоногт 2000 фунт стерлинг зарцуулдаг гэх албан бус мэдээлэл байдаг. За мөн түүнээс гадна 2001 онд Айлетийг хамт хоригдож буй Марк Хэги хэмээх этгээдтэй гэрлэх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ энэ нь худлаа байж таарсан бөгөөд Айлет нь одоо хүртэл ганц бие хэвээр байдгийм байна.
Энэ хэрэгтэй холбоотой шүүгчийн мэдээлэл буюу тухайн үед Beverly Allitt-ийг шүүж байсан шүүгч Burton нь хэлэхдээ ийм хэрэгүүдэд доод ялын хугацааг тогтооно гэдэг маш хүндээ. Гэхдээ азар ийм хэргийн тохиолдол маш ховор юм аа. Гэмт этгээд нь сэтгцийн эмгэгтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрвөл түүний хариуцлагыг хэр хэмжээгээр бууруулах вэ гэдэг нь ёс суртахуун философийн маш өндөр төвөгтэй асуудал болдгоо. Allitt-ийн үйлдэл тодорхой хэмжээнд садизм илэрч байна. За садизм гэдэг нь хүмүүсийн зовлонгоор таашаал авах гэсэн утгатай үг юм байна. За гэхдээ садизм нь түүний сэтгцийн эмгэгийн илрэл болохоос эрүүл хүний садизм шиг үзэж болохгүй гэж хэлсэн байсан. За мөн тэрээр түүний үйлдэлээр хүүхдийн эмнэлэг гэх аюулгүй орчин нь аюулын газар бүр бараг алуурын талбар болж хувирсан гэж хэлсэн байдаг юм байна. За түүний хохирогчдыг дахин дурдвал Allitt 4 хүүхдийг хөнөөсөн бөгөөд эхний хүүхэд нь Liam Tyler буюу 7 сартай байсан, хоёр дахь хүүхэд нь Timothy Hardwick буюу 11 настай, гурав дахь хүүхэд бол Becky Phillips буюу 2 сартай охин, хамгийн сүүлийнх нь Claire Peck буюу 15 сартай хүүхдүүд байсан. Эдгээр хүүхдүүд нь 1991 оны 2-4 сарын хооронд Allitt-ийн гарт Lincolnshire-ийн эмнэлгийн хүүхдийн тасагт харамсалтайгаар амь насаа алдсан. За түүнчлэн тэрээр энэхүү 4 хүүхдээс гадна 11 хүүхдийн амь насанд халтах гэж оролцсон. Гэхдээ азар тухайн 11 хүүхэд аврагдаж чадсан бөгөөд мөрдөн байцаалтын үеэр эдгээр хүүхдүүдийн халдлагад бүх цаг үед Allitt ганцаараа үүрэг гүйцэтгэж тэрхүү газар ажиллаж байсан гэдэг нь тогтоогдсон. За шүүгч хэлэхдээ Allitt-ийн энэхүү бүх үйлдэлүүдийг эдгээр нь нас дөнгөж эхэлж буй нялх хүүхдүүдийн олон удаагийн аллагын оролдлого юм аа гэж хэлсэн. За мөн тэрээр Allitt-ийн эмнэлгийн дүгнэлтүүдийг бүхэлд нь судалж үзсний эцэст Allitt энэхүү гэмт хэрэгүүдэд үйлдэх үедээ өөрийн гэсэн ухаангүй сэтгцийн хэвийн бус байдалтай байсан гэж үздсэн байдаг. За хохирогчдын гэр бүлийн хариу үйлдэлээс дурдж хэлэхэд Liam Tyler буюу хамгийн анхны хохирогчийн ээж болох John Tyler шүүхийн шийдвэрийг дэмжиж шүүгчийн хэлсэн садизм гэх үгэнд онцгойлон баярснаа илэрхийлсэн. Тэрээр хэлэхдээ энэ үг бол бидний бүгдийнх нь мэдэрч байсан зүйлээ. Ёрын муу ба өвчтөе хоёрын хооронд маш нарийн ялгаа бий гэж тэрээр хэлсэн бөгөөд бид нар энэ үгийг хизээж мартах ёсгүй гэж хэлсэн байдаг. За Claire Peck буюу түүний хамгийн сүүлчийн хохирогчийн аав болох David Peck хэлэхдээ би үнэхээр баяртай байна. Бусад гэр бүлийн өмнөөс ч гэсэн маш их баяртай байна. Энэхүү аимшигтай хүн өөрийн авах ёстой ялыг авч чадлаа гэж хэлсэн байсан. David Peck-ийн бага охин болох Claire нь астмтай байсан бөгөөд тухайн амьдлэгт хэвтэж байхдаа Allitt түүнтэй ганцаараа үлдэх үед охин ухаан алдан улмаар харамсалтайгаар нас барсан байдаг. За шүүхтэр нотлох баримтаар Claire-ийн биед Kali болон Liddock-ийн илэрч тарьсан байсан бөгөөд энэнд нь бүх зүйлд нь Allitt буруутай гэдэг нь тогтоогдож шийдвэрлэгдсэн юм байна. Beverly Allitt-ийн сэтгцийн байдал нь одоо хүртэл маргаантай байдгийн байна. Яагаад вэ гэвэл 2018 онд гарсан Trevor McDonald's and The Killer Nurse гэх баримтат кинон дээр хоёр мэргэжилтэн шүүх сэтгэл судлаач Jeremy Coyne түүний хамтрагч болох Elizabeth Yard нар Allitt-ийг баривчлагдсан үеийн сэтгцийн байдлыг нь дүн шинжилгээ хийхдээ түүнийг сэтгцийн өвчтөе хүн бишээ, харин ч энэ хүн эрүүл хүн байна. Энэ хүн сэтгцийн эмнэлэгт ялаа эдлэг биш, харин ч жирийн хорих ангид ялаа эдлэх ёстой хүн байсан гэж дүгнэн тэрхүү баримтат кинон дээр ярьсан байдаг. За Beverly Allitt-ийн сүүлийн үеийн үйл явдлуудаас дурдах юм бол тэрээр 2023 оны 10 сарын 3-нд Allitt сэтгцийн эрүүл мэндийн шүүх хуралд оролцож түүнийг ердийн шорон руу шилжүүлэх эсхийг үнэлэг хэлэлцүүлэг болсон юм байна. За хэрвээ энэ шилжилт хийгдсэн бол тэрээр 6 сарын дараа урьдчилан суллагдах эрхэн нээгдэх боломжтой байж гэхдээ 2023 оны 12 сарын 8-нд эрх баригчид түүний Rampton эмнэлгээс шилжих хүсэлтийг нь татгалзсан бөгөөд тэрээр хамгийн эртдээ 2026 онд дахин үнэлгээ авах эрх нь
үүсэх юм байна. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэх юм бол Beverly Elliott нь аль хэзээний өөрийнхөө хамгийн анхны авсан ял болох 30 жилийнхаа ялыг эдлээ дуусчихсан. Одоо тэрээр өөрийнхөө сэтгцийн эрүүл мэндийг эрүүл хэмээн нотолж үнэлэх боломжийг хайсаар байгаа. Энэхүү үнэлгээгийн 5 жилийн зайтай түүнд хийж өгж байгаа бөгөөд тэрээр хэрвээ эрүүл гэдгээ нотолж олон нийтэд ямар нэгэн аюулгүй гэдэг нь батлагдсан үнэлгээ гарах юм бол тэрээр суллагдана гэсэн үг. Гэхдээ Луна нь тийм зүйл болохгүй байх гэж бодож байна. За олон нийтийн соёлдох дүрслэл нь Beverly Elliott ер нь бол нэлээд алдартай болж чадсан. За энэ нь юугаар илэрж байгаа мэ гэх юм бол түүнтэй холбогдлолтой ном болон кино, баримтат кинонуудаар Elliott-ийн хэрэгт үндэслэн Nick Davis нь Murder on the Watford нэртэй ном бичсэн. За мөн түүнээс гадна BBC телевиз нь 2005 он Angel of the Deaf нэртэй уран сайхны бүтээл гаргасан бөгөөд гол дүрт нь Charlie Brooks гэх эмэгтэй тоглосон юм байна. За түүнчлэн Elliott-ийн түүх дараах олон баримтат кинонууд дээр гэмт хэргийн цуврал нэвтрүүлгүүдээр гарсан бөгөөд үүнд нь Crimes That Shock Great Britain, Deadly Woman, Born to Kill, Evil Afterclothes, Britain's Most Evil Killers, Nurses Who Kill гэх зэрэг маш олон бүтээлүүд байдаг юм байна. Гэхдээ Луна нь энэхүү ном болон кинонуудын нэгийг ч огт уншиж болон үзэж байгаагүй. Хэрвээ та уншиж юм уу үзэж байсан бол өөрийнхөө сэтгэгдлийг манай подкастын доор байгаа комент хэсэгтэр бичиж үлдээгээрэй. Ингээд Луна нь энэ удаагийнхаа подкастаар Их Британи улсын хамгийн зартай цуврал алуурчин эмэгтэй буюу Бүхлийн Сахиусан Тэнгэр гэдэг нэрээрээ алдартай Beverly Elliott-ийн тухай та бүхэнд хүргэлээ. Энэхүү подкастыг маань сонсоод өөрсдийнхөө бодол санаа дүгнэлтийг комент хэсэгтэр үлдээгээд мөнх Лунаа суугаад дэмжиж subscribe даран мөн лайка дарахыг хүсье. Ингээд дараагийнхаа хэрэгээр уулзцгаая. Түр баяртай.